Сайн байцгаана уу? Тохиолдолгооны 2 дугаар ангийн шугамын 3 дугаар хэсгийн инженер бүтэлцээ байна. За би энэхүү хичээлээр УЗФ буюу гармын хаах байгууламжийн зарчмын схемийг ярьж үзүүлье. За УЗФ маягийн гармын сөхдөг хаалт нь ишлэг бум хаалттай байсаар байхад за зүүн бусаар гармын хэсэг рүү автоеврийн хэрэгс орох явдлыг үүсгэх зорилттой. За уг хаалт нь гармын ойртох хэсэгт галтарыг орж ирэнгүүт гармыг автоматар хязгаарлан хаах. За хаах байламжийн тагны бүсэд тээврийн хэрэгсэл байгааг хянана. За мөн сөхдөг хаалтын таган дээр тээврийн хэрэгсэл байх тохиол тагийг өргөдөхгүй байхаар хориглох гэсэн зориулалттай. За хаалтын байгууламж нь дараах маягаар ажиллана. Гармын ойртох хэсэгт галтарыг гарч ирэхэд гармын тохиолын шкам дотор V ирлээ. За түүний давтагч PV ирлэг гүйдлэх болно. За УЗФ-ийн шкам нь болохоор V ирлэний эсрэг давтагч OPV ирлээ. За PV OPV гэсэн утсуудаар дамжин сэргэнэ. За OPV ирлээ. За OPV ирлээний үрийн контактаар 41 гэсэн контактаар за Казакет даачг залгагдана. За Казакет даачг доторх тэтэр локатор нь ямар нэгэн гэмтлэхгүй бол 1 ирээн 2 ирээн 3 ирээн 4 ирээн гэсэн ирлээнүүд гүйдэлтэй болно. За мөн 1 ирзека 2 ирзека 3 ирзека 4 ирзека гэсэн ирлээнүүд гүйдэлтэй болно. За ойролцоогоор 13 секундын дараа тохиоллын шкамтер VM ирлэг гүйдлэхгүй болоход паш хаалт бууж эхэлнэ. За ишлэг баамыг бүрэн бууцны дараа тохиолын шкам дотор ишлэг баамын хэвтэй байдлыг хянах 100 ирлэг гүйдэлтэй бол сэрхэн. За үрийн контактораа ууз гэсэн ирлийг сэргэнэ. За ууз гэсэн хоёр утсаар сэргэнэ. За ууз ирлээ сэргэн гутаа өөрийн 11 12 31 32 гэсэн үрийн контактор дамжин хориглогдно. За мөн ууз ирлээний үрийн контакт болон уудсан ирлээний арын контактаар EP ирлээ сэргэнэ. За бүлэцээс гараад уудсын 21 22 уудсын 11 13 за F ирлээний 4 1 соромгоор дамжаад минус ирснээр за хэрэгцээ F ирлээ сэргэнэ. F ирлээ нь өөрөөхөө 61 62 гэсэн контактаар за 3 kb гэсэн конденсаторын блокт залгагдана. За мөн F ирлээний 21 22 81 82 гэсэн контактаар дамжаад за 1 ppс-с 4 ppс гэсэн ирлээнүүд сэргэнэ. За плюсээс гараад AP 21 22 за ууз M 31 33 за 1 ирэний 23 дараад за 1 ppс-ийн 1 3 гэсэн оромгоор дайраад минус ирнэ. За ингээд за 2 ppс 3 ppс 4 ppс ирлээнүүдийн хэлхээ мөн адил явагдана. За энэ үед 1 ppс-с 4 ppс-ийн за 121 122 122-тэй контактаар 2 kb болон 1 kb гэсэн блокуудын конденсаторын сөхдөг хаалтны тагийг буулгахаар за зохих байдал руу залгагдана. За мөн ууз ирлээний зэрэгцээ холбогдсон үрийн контактуудаар дамжин хугацаа барилтанд за BVM блокын тижээл залгаснаар за 3-аас 6 секундын дараа тагийг өргөж UP ирлээ сэргэж өөрийгөө хориглоно. За UP ирлээ сэргэсэн дараа UP-гийн сэргэсэн өврийн контакт ууз ирлээний үрийн контактаар уудсан ирлээ сэргэнэ. За уудсан ирлээний арын контактаараа EP ирлээний хэлхийг тижээлийг салгана. За EP ирлээ нь 10-аас 12 секундын удаачрлалын дараа якра унгана. За энэ хугацаанд уудсан ирлээний за арын 31 33 41 43 гэсэн контактаар за 1 3 гэсэн 1 ppс 2 ppс 3 ppс 4 ppс ирлээний 1 3 гэсэн оромгийн тижээл салгагдаад за уудсан ирлээний татсан буюу 31 32 42 контактаар 2 4 гэсэн оромгийн тижээл залгагдана. За түүний дараа 1 ppс-с 4 ppс ирлээ нь контактаар шилжүүлэн залгаж за фазын зөрүү гаргаж конденсаторуудын хэлхийг сөхдөг хаалтын тагийг өргөх байдал оруулахаар хөдөлгүүр эргэх тийм байдал руу шилжүүлэн залгадаг. За үүний дараа NPS ирлэн сэргэнэ. За NPS ирлэн 4 NPS гэсэн ирлэн эхэл сэргэн. За эндээс плюсс гарсан дижээл F ирлэн 41 40 дугаар контакт. За уудсын 70 72 ууз M-ийн 70 72-оор дамжаад 4 ирзакагийн 21 22-оор дамжаад за 4 NPS-ийн 4 за мөн F ирлэний давтагч 2F 3F 1F гэсэн ирлээнүүд дараа сэргэнэ. За эдгээр ирлээ нь EPS плюсээс гарсан дижээл F ирлэн 41 42 за ууцын 70 72 ууз M 70 72 эхлээд 2 F ирлэн 4 1 гэсэн оромгоор гараад
За энд минус ирснээр 2F ирлээ сэргэн. За 2F-ийн татсан 33 татсан контактаа буюу 33 13 гэсэн контактаар нь 3F гэсэн ирлээ минус дээр энд ирсэргэн. За 3F-ийн татсан контактаа татсан 60 гэсэн контакт 1F гэсэн ирлээ сэргэнэ. За F ирлээний давтагч 2F 3F 1F ирлээний татсан өврийн контактаар 1 инпэс 2 инпэс 3 инпэс гэсэн ирлээнүүд нь дараалал нь сэргэнэ. За Bluetooth-ээс гарсан тэжээл 1F-ийн татсан контактаар 1 RZK-гаар татсан 1 RZK-гийн 21 20 гэсэн контактаар за 1 инпэс 4 2-оор дамжаад минус ирнэ. За 1 инпэс татна. За дараа нь мөн 2F 2 RZK гэсэн контактаар 3F 3 RZK гэсэн контактаар 2 инпэс 3 инпэс гэсэн ирлээнүүд ингээд дараалаад сэрэг. За ингээд инпэс ирлээнүүд дараалан сэргснээр за моторын хэлхээ бүрднэ. За инпэс ирлээний 21 22 81 80 гэсэн контактаар донжин цахилгаан хөдөлгөөнд тэжээлийн хэлхийг залгадаг. За 2 инпэс UZP2-ийн за моторын хэлхийг явуулж. За эндээс пихагаас гарсан тэжээл за галхамчаад айраад 2 инпэс 21 22 за 2 пипэс ирлээний 140 143 за энд OPM move дээр дайраад за UZP-ийн цахилгаан шилжүүлэгч доторх 11 12 гэсэн контакт 12-оос 42 42-оос блок контактаар дайраад за цахилгаан хөдөлгүүрийн моторын ороомгоор дайраад за мөн блок контактаараа дайраад за энд концентрийн блокоор ирээд за концентрийн блокоос буцаж гараад 2 пипэс эдлийн 121 123 гэсэн контактаар яваад за 2 инпэс 82 81 гэсэн контактаар за галхамжууд яриад охоо гэсэн дэжэл ирснээр за энд мотор ажиллаж за мотор нь 5 секундын дотор гармыг сөхдөг хаалтыг сөхдөг буюу за хаах талд нь байдалд нь шилжүүлнэ. За ингээд UZP-ийн хааллууд нь ээлжлэн дөрвөлээ сөхөд ээлжлэн ажилланаа. Зарим үед за автомашин за гармын UZP хаалтны дунд орж зогсох тохиолдол гардаг. За уг тохиолдолд за виз 1 виз 3 гэсэн тохиолдсон арснаар за UZP 1 болон 3 гэсэн хаалтыг буулгаж за автомашиныг гармаас чөлөөлөх үүрэгтэй. За виз 1 юм уу 3 гэсэн тохиолдол за аль нэгийг эсвэл хамттан дарснаар за 1 ирвэ 3 ирвэ гэсэн ирлээнүүд сэргэнэ. За 1 ирвэ 3 ирвэ гэсэн ирлээний татсан контактаар за энэ 81 80 81 80 гэсэн контактаар эпирлээ хэрэгцээ эпирлээ сэргэн. За эпирлээ өөрөө сэргэнгуудаа 61 60 гэсэн өөрхөн контактаар 3 кп гэсэн концентрийн блокт залгагдана. За мөн 1 пипэс 3 пипэс ирлэн сэргэн. За шулуун төлөнгүүлээр сэргэнэ. За энэ нь болохоор плюс гарсан дэжэлний EP 21 22 за эпири 81 82-оор за УЗМ-ийн унснаар 3 пипэс ирлэн 1 3 гэсэн шулуун төлөнгүүлээд за мөн EP 21 22-оор УЗМ-ийн унсан контакт за 1 пипэсийн 3 1 гэсэн ороомгоор минус ирээд за 1 пипэс 3 пипэс ирлэн шулуун төлгөөс сэргэнэ. За мөн 1 инпэс 3 инпэс гэсэн ирлээнүүд за мөн F ирлээний давтагч 2F 3F 1F ирлээнүүд сэргэнэ. За F ирлээний татсан контактаар за УЗМ унснаар 2F ирлээ. За 2F-ийн татсан контактаар 3F 3F-ийн татсан контактаар 1F ирлээ сэргэнэ. За 1F-ийн татсан контакт болон 3F-ийн татсан контакт за 1 ирвэ 3 ирвэ гэсэн ирлээнд татсан контактаар 1 инпэс 3 инпэс гэсэн ирлээнүүд сэргэн. За ингээд инпэс пипэс ирлээс сэргсэн учраас за UZP 1 3-ийн за моторын хэлхээ бүрдэж тагийг буулгах байдал руу шилжүүлнэ. За пихагаас гарсан дэжин гал хамцаа дайраад 3 инпэс 21 22 за 3 пипэсийн 132-оор дайраад за UZP 3-ийн контакт 11 12-оор шилжчихсэн 11 12-оор дайраад за блок контакт за моторын ороомгоор за блок контактаар дайраад за концентрат 2 кпекс концентрийн блокоор дайраад за 3 пипэсийн 121 122-оор дайраад за энд 3 инпэсийн 81 82-оор галамжтай дээр авах гэсэн жилэрснээр за UZP 3-ийн мотор ажиллаж за тагийг хэвтэй байлбар шилжүүлнэ. За мөн UZ1-ийн мотор саяны хэлхийгээр ингээд бүрдээд ажиллаж
За УЗП 1.3 битээ байдал шилжснээр за автомашин гармыг чөлөөлөх боломжтой. За хаах байгууламжийн таг бүрийн бүсийн чөлөөтэй байлыг тухайн сөхдөг халтны таг эзэлгээдэг хяналтаачгийн за Казаки 1 2 3 4 гэсэн даачгийн тэтэр гэсэн локаторууд нь хянжаадаг. За хэрв таган дээр нь автомашин байр Ирзака гэсэн ирлээ за гүйдэлгүй болоод за Ирзака гэсэн ирлээний унсан контактаар NPS ирлээнүүд сэргдэг байх. NPS ирлээ сэргэхгүй учраас за таг нь сохихдоггүй. За мөн 90 гэсэн ирлээнүүд нь болохоор энэ тэтэр локаторынхаа хэвийн ажиллагааг мөн хянжаадаг. Тэтэр локатор нь ямар нэгэн байдлаар гэмтэлтэй байвал 90 гэсэн ирлээ мөн гүйд. За 90 гэсэн ирлээний контактаар PPS ирлээ шилжүүлэн залгаж эхлэхээ. За хориглогдно. PPS ирлээ 90 гэсэн ирлээ унаатай үед за PPS ирлээ 1.3 гэсэн оромгоор залгаатай буюу за таг нь сөхдөг хаалт нь за дандаа хэвтэй байдалтай байна гэсэн. За галтрыг гармыг явж өнгөрөхөд гармын тохиолдын шкафанд за PV ирлээс ирхэн за УЗП-гийн шкаф руу ууз OPV гэсэн ирлээ гүйцэлгүй болно. За энэ үед AP ирлээ богино хугацаанд сэргэнэ. За AP ирлээ нь ууз гэсэн ирлээний арын контакт, ууцсан ирлээний үрийн контактаар ингээд дамжаад AP ирлээ сэргэнэ. За AP ирлээ сэргэнгуудаа өөрийн 61 60 гэсэн контактаар за 3 KB гэсэн концентрийн блокт залгагдана. За мөн AP ирлээний татсан контактаар энд PPS ирлээнүүд 1 PPS, 2 PPS, 3 PPS, 4 PPS ирлээнүүд нь за шулуун төлөнгүүдлэр залгагдана. За AP 21 22 за ууз зэмийн унаатай арын контакт 31 33 за 1 PPS 1 3 гэсэн оромгод ингээд дандаа 1 3 гэсэн оромгодээр буюу шулуун талаараас залгагдсан сэргэгдэнэ. За мөн AP ирлээний татсан контактаар за уудсын 70 73 ууз зэмийн 70 73 гэсэн арын контактаар 2 AP ирлээ ингэж яваад минустэй. За 2 AP ирлээний татсан контактаар 3 AP ирлээ. 3 AP татсан контактаар 1 AP ирлээнүүд сэргэнэ. За мөн AP-ийн татсан контакт уудсын унсан, ууз зэмийн унсан. За OPV-гийн арын унсан буюу арын контактаар 80 83-аар за 4 NPS ирлээ. Энд плюс дээр минус дээр сэргэнэ. За мөн 3F 2F 1F гэсэн ирлээнүүдийн татсан контактаар дамжаад OPV-гийн унсан контактуудаар дамжаад 3 NPS 2 NPS 1 NPS ирлээнүүд залгагдана. За PPS NPS ирлээнүүд сэргснээр моторын эхлэхээ бүрднэ. Моторын цахилгаан шилжүүлэгчийн эхлэхээ бүрдэн. За энэ пихагаас гарсан дизель нь гол тамсаар дайраад 2 NPS ирлээн татсан контактаар за 2 PPS-ийн 141 140-оор яваад за УЗП-гийн контакт за 41 40 гэсэн контакт руу шилжсэн байгаа. 41 40-оор яваад за блок контакт за моторын оромогоор за мөн блок контактаар яваад за концентрийн блокоор дамжаад за 2 PPS ирлээний 121 120 гэсэн контактаар дамжаад 2 NPS-ийн 81 82 за галхамж авахаа дээрсээр мотор ажиллаад за цахилгаан шилжүүлэгч чинь таг нь за бууна сөхдөг хаалтны таг нь буугаад хаалттай байдалтай шилжнэ. За сөхдөг хаалтны таг буусан дараа 41 40 гэсэн контактууд нь 30 лугаа 20 контакт наралуугаа шилжснээр за цахилгаан шилжүүлэгч хөдөлгөөний за ажиллах эхлэхээ тасарна. За энэ үед хяналтын ПК ирлээний эхлэхээ бүрднэ. За ПК ирлээний эхлэхээ за ПК ирлээний эхлэхээр эндээс PB-гээс гарсан хичээл нь за 1 гэсэн клеймер дамжаад за цахилгаан шилжүүлэгч доторх за 34 33 за 34 33-оор дайраа буцаад гараад за ПК ирлэн 4 гэсэн оромгоор дайраад за 1 гэсэн оромгоор гараад за 6 гэсэн үзүүрээр дайраад за цахилгаан шилжүүлэгчийн 36 35 гэсэн контактаар дайраад за энэ дэмбэл ирсэн ПК ирлээ. За мөн за 2 ПК-гаас гадна 1 ПК 4 ПК за 3 ПК гэсэн ирлээнүүд нь сэргэнэ. За 1 ПК-гаас 4 ПК-аас ирлээнүүдийн сэргсэнийг хянан тохиолын шкамд U1 U2 ирлээний дижилийн хэлхээ битүүрт ишлэг баамын хаалт мод өсрөгдөж за гармын гэрлэн тохионд салгагдана. За гармын удирдах самбар дээр за УЗП болон Казаки удгийн даачгуудын мэдээллийг лампуудаар
гэрэл диодоор авч яадаг. За УЗ 1 2 3 4 гэсэн ногоон ламп нь асаалтай байвал за УЗП-ууд нь хэвтэй байралтай буюу за 1 пк, 2 пк, 3 пк, 4 пк гэсэн сэргсэн. За хэрэг байна гэж. За уг ногоон ламп нь аниучж асч байвал за хэвтэй байралтай хяналт алдсан гэсэн үг. За УЗ 1 2 3 4-ийн улаан лампууд нь асч байвал за УЗП-с сөхдөг хаалт нь сөхөгдсөн талдаа юу гарам ажилтаа байна гэж үзнэ. За Казака 1 2 3 4-ийн ногоон ламп нь жиг тасч байвал за дээр локатор нь хэвэн ажилтаа буюу 90 нэрлэнүүд нь сэргээтэй зүүцэн. За ногоон ламп нь анивчин асч байвал 90 дээр локатор нь гэмтэлтэй буюу 90 нэрлэн унаатай гэж үзнэ. За Казака 1 2 3 4-ийн шар лампууд нь жиг тасч байвал уг УЗП-гийн за таган дээр автомашин буюу саад байхгүй илтгэн. За зохих Казакагийн шар ламп нь унтрастай байвал тухайн таган дээр за автомашин байна гэж үзнэ. За уг самбар дээр товрууны за виз 1 виз 3 гэсэн товрууг түрүүн ярьсан байгаа. За 1 90 3 90 гэсэн хэдлээс сэргийгээд за УЗП 1 3 гэсэн гармын хаалтыг сөхөх буулгах үүрэгтэй. Сөхөх юм уу буулгах үүрэгтэй. За норм контрол Казака гэсэн товруугаар болохоор товрууг дарснаар Казакагийн хяналтуудыг харж яадаг. За уг товрууг дарснаар Казака дээр шар ногоон ламп нь хоёулаа зэрэг асаад за локатор нь хэвэн ажилтаа юм уу. За эсвэл шар ламп нь асаалтай юм унтраатай байл дээр автомашин байгаа үгийг хянж яадаг. За нормализаци гэдэг товрууг дарснаар нэрлэн үнэн. За уг нэрлэн унснаар за гармыг хамгаалаас гаргах буюу за УЗП-г ажиллахгүй ажиллагаанаас салгадаг баг. За уггүй нэрлэний унсан контактаар ОПВ гэсэн ирлээ ерөөс сэрхэхгүй гэсэн. ОПВ ирлээс сэрхэхгүй болохоор за гармын хаах байгууламж нь ажиллахгүй. За ингээд гармын хаах байгууламжийн схемийн талаар ингээд ярьж дууслаа.